Саятай бас нэг өөр зүйлийг хэллээ. 16 онд одоо би ажил хэсэг ахлаад одоо баахан зөрчлөө илрүүлсэн тэрийг хэрэгжүүлсэн одоо ажил тэрийг одоо дагуу юм хийгдсэнгүй гэж. Тэр асуудлыг та надаас асуух ёстой ч өөрөөс асуух ёстой байхгүй. Би сайдын ажлаа өгөөд 9 жил болж байна. Гишүүнээ өгөөд 7 жил болж байна. Өнөөдөр манай Арц намын гудамжинд байгаа. Ардын нам засаглаад 10 жил болох гэж байна. Одоо 2 дахь бүрийн хэрэг хугацаа дуусах гэж байна. Тэгвэл таны ахалсан ажлын хэсгийн дүгнэлт үнэхээр зөв дүгнэлт байсан бол та яагаад энийг өнгөрсөн 7 жилийн хугацаанд засаж задруулж өөрчилж хийж чадаагүй юм бэ гэж. Та өчнөр ярихтаа бол энийг нууцын зэрэгт хамруулчихсан учраас хийж чадаагүй гэж. Нууцын зэрэгт оруулсан гэдэг чинь тэр ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу ажил хийж болохгүй гэсэн үг биш байхгүй. Та сайд байсан. Та гишүүн байна. Өнөөдөр танаа тэр ажлын хэсэгтээ чинь те байсан 3 хүнүүд их хурлын гишүүн болсон гэж байгаа. Та байж гин, Булган туяа гишүүн байж гин, Бат Эрдэнэ гишүүн байж байгаа. Тэгээд өнгөрсөн хугацаанд юу хийж байгаа? Та одоо гишүүн чи 2 жил болж байна. Тэгвэл би тантай адилхан 2 жил болох ёстой энэ бүх ажлыг хийгээд амжилтад ирсэн. 2 жил бас бага хугацаа биш шүү дээ. Тэгээд яагаад одоо тэгвэл таны ажлын хэсгийн дүгнэлт болоогүй гэж үзэх юм бол 2 гаргалгаа байгаа. Нэг нь ажлын хэсгийн дүгнэлт бодтоо бос үйжээ, шаардлага хангаагүй гэж. Нөгөөх нь ажлын хэсгийн дүгнэлтийг биелүүлэх сонирхол танаа засгийн газарт байгаагүй юм байна. Яагаад гэвэл өөрсдөө хамаатай байж байгаа дүгнэлтээс өөр аргагүй ч. Өчтөр манай доржонд гишүүн бас хэлж ил. Гэхдээ тамирын зам, тэр төмөр зам, гудам зүс гэж ярихраа энэ чинь энэ тойргуудаа устсан биш үү гэж. Тэгэхээр би харамсаж байгаа. Ер нь хэлтгэлдээ хүн өөрийнхөө тархины хэмжээгээр өөрийнхөө ёс суртахын хэмжээр дүгнэдэг гэж. Хэрвээ та сайд байсан бол тэх байсан юм байл. Бид үл тэгээгүй. Ер нь хэлтгэлдээ хүн өөрийнхөө тархины хэмжээгээр өөрийнхөө ёс суртахын хэмжээр дүгнэдэг гэж. Хэрвээ та сайд байсан бол тэх байсан юм байл. Бид үл тэгээгүй. Одоо би яг санаж байна. Яг энэ зааланд, энэ А зааланд 2012 онд бүх одоо аймгийн дарга удирдах засгийн газрын хамтарсан хуралдаа хийдэг шүү дээ. Тэр хуралдаан дээр би гудамжтай танилцуулаад за ийм хийх гэж байгаа шүү 13 онд танилцуулаад бүх аймагуд идэвхтэй оролцоорой. Хинтэй илүү идэвх санаачлаа ажиллаж зураг төстэй хийж гүйцэтгэж чадна. Тэнд сангуужид очноо. Хийж чадна гэж хэлсэн. Тэгээд аль аймгийн идэвхтэй ажилласан, тэр аймаг дээр ажил бүтсэн, аль аймаг тааруу ажилласан, тэр ажил дээр ажил дутуу явагдсан байх ч. Харамсалтай би нэг хэлэх гэж байгаа. Өнөөдөр гудамж төслийн нэгж байж байгаа шүү дээ сонноос. Тэгсэн мэт гудамж явж гин явахгүй. Тэгвэл энэ юу гэсэн үг юм? Альва нэгэн төслийн нэгжийг зөв тэр хэд улсуудыг цалинтай болгохын тулд байх хэрэгтэй юм уу? Үгүй ажил хийж явуулахын тулд байх хэрэгтэй юм гэж. Тэгэхээр альва аймаг хийсэн ажлынх нь үр дүнгээр тооцож явах хэрэгтэй. Бүтээн байгуулж чадсан ажлынх нь үр дүнгээр тооцож явах болохоос биш. Аахар шахар зүйлээр өн төлөх гэдэг шаардлага байхгүй. Вишинский Орос улсын Вишинский хэлдгээр хүн нь олдох юм хэрэг нь олдох гэсэн зарчмаар ханддаг хандлага солих цаг болцоо. Болсон. За ийм зүйлэр гэж.